Тим монголчуудын MJL радио 88.3 дэлгүүн дээр яг одоо хүүхдүүдэд онтуулчаад магадгүй хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм хүндэт томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилээ. Өнөөдөр 2025 оны 10 сарын 14-ний өдрийн мегмар гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд онтлаа. Одоо бидний цаг Өөрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. За, үдшийн минь. Дахин үдшийн минь дээ. За, өнөөдөр радиогийн 2 дугаар студид хөтлөгч Уугнаа, хөтлөгч Зулаа, за нэвтрүүлгийн найруулагч маань Өнрөө, за нэвтрүүлгийн продюсер Арин нар хамтран ажиллаж байна шүү. За, манай өнөөдрийн мегмар гарагийн томчуудын явдал нэвтрүүлгийн сэдв бол одоо оддын секс скандал. Амьдралын нууцуудаа ертөнцөөр наялдаг те. Сүүлийн үед дэлхийд даяар одоо юу секс тийм дуулан шүгэн болоод өнгөрөвөө гэдэг талаар мэдээллийг хуваалцдаг байлээ. Тийм. Өнөөдрийн бидний эхний сонсох одоо дуулан секс хэрэг бол Азийн, за тэр дотроо бүр K-pop ертөнцийн нэг томоохон одын дуулан байгаа мэнаа. За, K-pop гэхэр чи одоо чи бол одоо бүгдийг мэдх юм байна. Мэднэ. За, Крис Ву буюу одоо алдар нэрийн оргилд хүрсэн нэгэн залуугийн уналтын талаар одоо би ярих чинь энэ бол маш харамсалтай юм болсон байгаа. За, Хятад Канадын одоо дуучин Ирлиз гэсэн үг тийм ээ. Жүжигчин Крис Ву нэгэн цагт Хятадын хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий залуу уран бүтээлчдийн нэг байсан. За, EXO хамтлагаас гарсныхаа дараа Крис Ву ганцаарчлсан уран бүтээлээ хийж кинонд тоглож дэлхийн брэндүүдийн нүүр царай болсон. За, бүр Porsche, Bulgari гэд бүр тэр үеийн одоо бүр хамгийн том брэндүүдийн нүүр царай болсон. За, тэгээ Крис Ву маань Хятадын одоо шинэ үеийн pop бүр соёлын бэлэг тэмдэг одоо болж исэн. Тэр үедээ маш олон охтуудын зүрх сэтгэлийг нь бүр эзэмдчихсэн. Үнэхээр царайлаг бол царайлаг, өндөр бол өндөр. За, тэр дууны бүжгэлж байгаа тэр одоо хэсэг, дуулж байгаа рэп хийж байгаа хэсэг нь тэр бол үнэхээр гоё өсөө. Энд ч одоо 2012 онд гарч ирсэн EXO хамтлаг штэ. Солонгос Хятадын хамтарсан тийм хамтлаг баггүй юу? Тий, 6 одоо Хятад гаралтай дуучид, тэгээд 6 солонгос дуучид. Ингээд нийт 12 одоо тийм бүрэлдэхүүнтэй. Гэхдээ гаргасан бүх дуунууд нь тэр үедээ айгүй их одоо олж исэн. Би ч одоо сонсдог байсан гэхээр ойлгомжтой. Миний үеийнхэн бүгд сонсдог байсан байх гэж би бодож байна. Тэгэл юм байна. Тийм. За, тэгээ гэвч 2021 онд бол бүх зүйл оронгороо иргэсэн юм. За, 21 оны 6 дугаар сард Хятадын гоо сайхны инфлюенсер за Ду Мэйжүү гэдэг анх удаа Крис Вугийн талаар ил тод одоо гарч бүр мэдээлэл өгсөн. За, Мэйжүү бол өөрийн одоо найзынхаа тусламжтайгаар за Ву бидний одоо Ву бит хоёр үрхэж байсан хугацаанд Ву өөр охинтой одоо зэрэг харилцаатай байсан гэж одоо нийтэлсэн. За, мөн 7 дугаар сард тэр илүү ноцтой мэдээлэл хийсэн бусдыг бүр үнэхээр гайхшруулсан. Тэр юу гэхээр Крис Ву намайг болон бусад охидыг хүчирхийлсэн. Тэр дундаа одоо 2 охин насанд хүрээгүй байсан хэмээн хэлсэн бүр ингээ бусдыг маш их гайхшруулсан. Чочирдом тийм хэрэг болсон. Тэгээд Ду Мэйжи хэлэхдээ тэр 17 настай байхдаа Хятадын одоо харилцаа холбооны их сургуулийн оюутан байсан юм байна л да. Тэгээ Ву түнд одоо шинэ клипний дүрд ингээ шалгаруулна гэж ураад тэгээ одоо уух наадам нэртэй одоо тийм үдшилэг зохион байгуулагддаг штэ. Тийм нэг сэдвтэй юм одоо партинууд болдог тийм үү. Тэрэндээ ингээд үрсэн юм бэлээ зохион байгуулад. Тэгээ үдшилэгтээ охтыг согтоож дараа нь хүчрхийлдэг байсан гэж бүр мэдүүлсэн байна бурхан минь. Тэгээд тэр мөн бусад охтыг одоо илгээсэн тийм зурвсууд, мессежүүдийг бүгдийг нэг скриншот аваад ингээд шууд нийтлээд тийм ижил аргаар одоо хуурдагцсан маш олон хүн байдгийг бүр ингээд нотолсон юм байна. Тэгээд зарим нь бүр нөгөө уцаа хураалгасан, зураг дарахыг хориглосон. За, сэрхэд ингээд Вугийн одоо орон дээр ингээд нүцгэн байдалтай байсан хэмээн ингээд бас мэдүүлгүүд өгсөн юм байна. Мансууруулж байгаа одоо нөгөө дидигийн нэг хэрэг бас амар мандуулсан штэ. Одууд ингээ парти хийгээд хоорондоо ингээд хүчрхийллийн хэрэгүүд аягүй их гарсан гэд шүүхтэр бөөн шуугаан тарьж байгаа. Тэрэн шиг л юм болсон юм байна. Хятадын диди юм штэ. Тийм байна. Тэгээ ингээд Ву болон түүний агентлаг яг энэ одоо цурхал одоо энэ асуудал ингээ шуугаан дэгдлээ штэ тий. Яг энэ үед бол мэдээлэл гаргаад энэ бол зүгээр нэр хүнд унгах гэсэн зохиомл оролдлого. Энэ бол худлаа гэж мэдээлэл гаргаж ирсэн юм байна.
За. Энэ скриншотууд гэж түрүү хэлсэн шүү дээ тий. Энэ скриншотууд бол хуурамч. Зүгээр гүтгэлгийн шинжтэй. Одоо нөгөө наа чи фотошоп байна гэж нэг хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Яг л ингэж. Шууд би хүчирхийлэгч юм аа гэж бол гарч ирэхгүй л ах тэр ч одоо асар том нэр хүндтэй хүн чинь тийм ээ. Бүхлөөтэй агентлаг нь ингээд өөрийнхөө өмнөөс юм мэдээлэл хийсэн байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд зөрөөд энэ ерөөсөө бидний нэр хүндэн талдлаа. Одоо энэ дээр цагдаад гомдол гаргана гэж зөрөөд юм мэдээлэл хийсэн байна. За. Тухайн үед олон нийт болохоор энэ дуу мэжүүг анхаарлын төвд орохыг хүссэн охин гэж зүгээр л тэгж үзчихэж л дээ. Гэсэн чинь нөхцөл байдал эсэргээрээ ирсэн. Юу вэ гэхээр тэр чимээгүй байх гэж авсан 500 мянган ёоны төлбөрөө буцаагаад би дуугүй байхаас залхаж чинь гэд мэдээлэл хийсэн. За ингээл эннээс хойш хятадын тэр дотоодын болон олон улсын хэвлэл мэдээлэл энэ хэрэг үнэхээр ингээд шууд ингээд сэвж хэлсэн. Тэгсэн энэ бүр нэрээ үнэхээр явсан шүү. Олон улсын хил дээр бүр мэдээнүүд нь гараад нилээн шуугсан. Би хүртэл сонссон. Тийм үү. Ингээл одоо тэгэл 21 оны 7 дугаар сард ингээд цагдаагийн мөрдөн шалгалтын үйл ажиллагаа эхлээд яг албан ёсны мэдээлэлээр болохоор энэ Вугийн менежер нэгэн үдшилтэд огтыг өрөөд шинэ клипний дүрд шалгаруулна гэж хэлсэн тодорхой болсон юм байна. Тэгээд энэ үдшилэг 20 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болоод шөнийн цагаар болоод тэгээд энэ чинээ согтруулгундаа элдв энзийн тоглоомнууд тэгээд ийм одоо хөгжимтэй ер нь бол нэг тийм парти байсан байгаа байхгүй үдшилэг ямар нэгэн тийм клипний зураг авалт биш байж таарсан байгаа байхгүй энд 10 гаруй хүн байсан гэж байгаа. Ингээд өглөөний 7 цаг гээд бүгд тарахад зөвхөн дуу мэж үлдээд тэгээд тэнцэн ингээд бэлгийн харьцаанд орсон байна гэж цагтаа тогтоогдсон гэж. Харин зүгээр яг энэ бэлгийн харьцаанд орсон нь үнэхээр хүчирхийлэл юм уу эсвэл зүгээр харилцсан нөгөө зөвшөөрөлтөй те ойлголцлын хүрээнд гэж боссон хэсэг нь маргаантай хэвээр байгаа. Гэхдээ энэ дуу мэж болохоор хүчирхийлэл гэж өөрөө хохирчийн зүгээс мэдэгдсэн байт юм байна. За. Тэгээ ингээд 1921 оны 7 сарын 31-нд цагдаа Крис Вуг олон эмэгтэйг уруу татаж бэлгийн харьцаанд орсон гэх үндслээр баривчилсан. Бэж байгаарай. 2021 он биш юм уу? 21 би сая 21 гэх юм. Та сая 1921. Юу лээ гэж бодлоо шүү би. 2021 оны 7 сарын 31-нд баригдсан байгаа байхгүй юу? Баривчлагдсан. За яг энд ингээ мэдээлэл засагцсанаар хятадын сошиал ертөнцид жинхэнэ тесрэлт болсон. Яг аль биесээр ингээд баривчлаа хэлжлээ шүү дээ тий. Яа хятад ч өөрөө нөгөө хууль дүрмээ бол чанга барьдаг шүү дээ. Харин тий. Тэгээд энэ юунаас болоод мэдээл төрийн хэвлэлүүд хүртэл гадаад пассворт нэр хүнд хуулиас дээгүр биш гэсэн нийтлүүд ингээл нийтлээд ингээд хэлсэн гэнэ. Тэгэхээр ингээл удалгүй нөгөө Weibo, Kuku Music, Net ISA Music зэргийн том платформуд байдаг шүү дээ. Вугийн бүх дуу устгаад Douyin болон Weibo дахь хуудсууд нь хаагдаад ингээд тэгээд тоглосон алтан усны хавчаар гих томоохон телевизийн бүтээл бүх постууд устгаад брэндүүд нь гэрээгээ цуцлаад түрүүний чиний хэлдэг юу витэн Bulgari Porsche зэрэг ингээд бүх том нэрс ерөөсө буугаас шууд татгалцсан. Одоо тийм манай Монголоос бусад одоо улсууд ер нь бол тэр нөгөө cancel culture лөө тэрийг бол угаасаа бүр амар хийдэг л дээ. Одоо хүчингийн хэрэгтэй ямарваа нэгэн юм дээр одоо буруу хандлага гаргасан үед бол шууд тэрийг өлгөж аваад бүх одоо хамтран ажиллаж исэн хэдэн сая долларын ч байсан бүр том брэндүүд нүүр буруулаад дахиж үргэлжлүүлэх боломжгүй гэж бүр ингээд тэр хүнийг ер нь дахиж одоо тэр урлагийн ертөнцид гаргахад маш хэцүү болгож юу нь бол байсан байранд нэг гэж тавьдаг. Зөв шүү дээ тий. Манай Монголд болохоор эсэргээрээ тэгсэн хүмүүс нь улам л одоолоод нөгөө фэйж дагагч нь өсөөд идэг тий. Би тэрэн дээр амар гайхт юм аа. За ингээд энэ үйл явдал босноор ингээд нөгөө манай нөхөр маань маш хурд хугацаанд хятадын соёлын ертөнцөөс ингээд алга болчихсон. Тийм ээ яа. Тэгээ нөгөө юу юм бэлээ? Шүүхийн процесс нь одоо 2022 оны 6 дугаар сарын 10-нд эхлээд тэгээ хохирогчдын одоо нөгөө нууцыг хамгаалах үүснээс ингээд хаалттайгаар явагдсан юм байна. Тэгээ 2022 оны 11 дугаар сарын 25-нд шүүх эцсийн шийдвэрээ гаргаад өвөг ингээ хоёр хэрэгт буруутай гэж үзсэн юм байна. За эхнийх нь болохоор 2020 оны 11 сараас 12 сард ингээд 3 эмэгтэйг согтуу байхад нь ингээ хүчирхийлсэн хэрэгээр бүр 11 жил 10 сарын 20 хяал авсан. За хоёр дахь хэрэг нь болохоор 2018 оны 7 сарын одоо 1-нд хоёр эмэгтэйтэй юм нөгөө
бүлгээр одоо group sex гэсэн үг тийм ээ. Бэлгийн харилцаанд орсон хэрэгт 1 жил 10 сарын хорих ял авсан. За эдгээрийг нэгтгээд одоо нийт 13 жилийн хорих ял болж байна уу? Тэгж байна. За тэгээд ял дуусмагц түүнийг хятад улсаас бүр ингээ албадан гаргах шийдвэр бүр гаргасан. Үүнээс одоо гадна Крис Вуг татврын зөрчил гаргасан гэж үзээд бүр 600 сая вон буюу за бүр 84 сая $80 бүр торгуул ногдуулсан. Тэгэхээр энэ хүн бүр уналтынхаа доод цэгтээ хүрсэн гэсэн үг. Нэр хүндчгүй болсон, мөнгөчгүй болсон 13 жил ер нь шоронд цаг хугацааг өнгөрүүлсэн ч гарч ирээд хятад улсаас хөөгдөөд албатан гарах одоо тэр юм гарсан гэсэн үг. Тэгэхээр бас амар агааз одоо албатан гаргах тэр шийдвэр нь гарсан байна бүр. За тэгээ Крис шүүхийн шийдвэрт одоо гомдол гаргасан юм байна өө. Тэгээд давж заалдах оролдох хийсэн ч 2023 оны 11-р сарын 24-нд Бээжингийн 3-р шатны шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй. За мөн Канадын элчин сайдын яам оролцохыг хүссэн ч зөвшөөрөөгүй хятад тал маань. Яг л хятад тал нөгөө нотлохоо хангалттай байна. Шийдвэр хууль ёсны гэж одоо дүгнсэн юм байна. Нөгөө од байх чинь ол биднэрт палиж байхгүй. Тийм шүү дээ. Хүн бүр хууль шүүхийн нэгтгэж байх хэрэгтэй. Бид нар бол хууль одоо дүрмээ дагнаа гэд. Тэгээ нөгөө Крис өөрөө нөгөө Канадын хятадын бас юм нөгөө лиз гэсэн штэ. Тийм тэгэхээр нөгөө Канад нь болохоор алилах оролцох гээд тэр хүнийг одоо өмгөөлөх гэж хичээсэн боловч хятад тал бол тэрийг бол зөвшөөрөөгүй гэсэн үг. Тийм. Тэгээ Крис Вугийн хэрэг нь хятадын урлаг, олон нийтийн соёл бүр хүчтэй бүр дөргөлт өгсөн. Нэг хэлж байна. Тийм. Хятадын засгийн газар удалгүй бүр ингээд урлагийн салбарын одоо дүрм журмыг бүр шинжилээд за урлагийнхан бол эх орноо хайрлах ёстой. Ард түмэндээ үйлчилж ард түмнээ бас хайрлах ёстой. Одоо хүн байх ёстой гэсэн тийм ёс зүйн шаардлагыг гаргасан юм байна. Тэгээ энэ бүхний дараа Крис Вуг зөвхөн өөрийн одоо карьерийг биш нэр төр, итгэл, хүндэтгэл одоо бүр мөсөн ингээд алга болсон гэсэн үг. Солонгостооч тэр, хятадтаач тэр за тэгээ тэр бүр ингээд дэлхийд байсан тэр олон фэнүүд нь ер нь бол маш их урам хугарсан. За тэгээд олон нийт түүнийг янз бүрийн байр суурьтай одоо хандсан. Зарим нь одоо жишээ нь фэнүүд нь хамгаалсан бол зарим нь Вуг ингээд зохион байгуулалттай гүтгэгдсэн байна антер гэдээ бас өмөөрөх тийм хандлагатай хүмүүс ч бас байсан. Гэхдээ эцсийн дүнд одоо шүүхийн шийдвэр гарч хууль дээгүүр одоо хинж гарч чадахгүй гэдгийг бол баталсан кейс юм биш үү манайхаа. Тэгээд нэгэн цагт Эксов хамтлагийн од олон охидын одоо мөрөөдөл байсан тэр хүн одоо харин 20 ангийн хүүтэн хаананд хоригдож дуусашгүй урт 13 жилийг өнгөрөөж байна. Маш харамсалтай. За харин энэ хэрэг нь зөвхөн нэг хүний уналт биш, алдар нэр, мөнгө, эрх мэдэл хүнийг одоо хамгаалдаггүй гэдгийг зөвхөн одоо үнэн хамгаалдгийг ингээд харуулсан маш том сургамж болж үлдсэн юм биш үү? Би бол яг энэ асуудал дээр бол энэ ял шийтгэлийн байдлын төрөл яг энэ хийсэн хэрэгт нь дүүц хүч байна гэж би бодож байна. Энэ бол гатуу биш. Гатуу ял шийтгэл биш. Энэ яг л энэ идэх ёстой юм аа л идэлж байна. Гэтэл одоо сая чиний хэлдэг дэлхийн нийтээр бөөн юм болгосон DD гой маань 50 сарын хорих ял авсан шүү дээ. Тэгэхээр чи энэ хоёр ижил агаар нэг одоо агуулгатай байгаа өстэй тий. Гэтэл хууль нь одоо яаж үйлчлээд байгаа энэ хэргийг яаж хараад байгаа. Гэтэ энэ 50 сар гэдэг чинь одоо анх хоригдсноос ингээд хоригдсон анхны өдрөөс эхлээд тоодогддог байхгүй юу? Хэдий дараа нь ял өгж байгаа шиг Тэгээд хэлсэн. нөгөө айгуул нөгөө өшөөлөөр энэ төр гарч ирэх ч юм уу. За яг хөө тэр хуулинд нь юу байгаа магадгүй тийм байх ч үгүйсэхгүй байхгүй юу? Гэтэ одоо шүүх хурал нь өнөөдөр боллоо гэхэд тэр хүн жилийн өмнө хоригдсон байж болно шүү дээ. Гэтэл одоо 2 жил хорих гэх юм бол шууд жил хоригдсон гэдгээр тооцогдож байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо энэ DD гэдэг юм бол одоо удахгүй гарч ирнэ. Гэтэл энэ яг адилхан энэ ижил ийм отго агуулгатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэгдэж байгаа. Энэ нөхөр 13 жилийн хорих ял. Дээрээс нь тэр олон сая долларын торгуул. Энэ бол хуулийн хятадын хууль шүүхийн тогтолцоо хатуу талыг барьж иж болно л доо. Гэхдээ яг хэрэгтний хувьд бол тохирсон шийтгэл юм болов л гэж би бодлоо. За миний дараагийн мэдээлэл. За Кристиан Стюарт ба Роберт Сандерс хориглосон хайр ичлэгдсэн үнний түүх. За өнөөдрийн хоёр дахь дуйлан бол Холливуудын хуурамч инээмсэглэлийн цаана оршдог нэгэн эмгэнэлт бас сургамжтай түүх юм байна. За энэ бол Twilight. Би мэднэ нөгөө залуу нь бол үнэхээр Twilight-ыг гялалтсан од Кристиан Стюарт. За Засан цагаан ба Анчин киноны найруулагч Роберт Сандерс нарын нууц романсын дуйлан.
За тэдний нэр 1910 1900 гэдэг. Өөрөө 1900 оны өрн болгоод байна. Харин тийм ээ. За тэдний нэр 2012 оны зуны халуунд дэлхийн бүх сошиал сүлжээг нэгэн зэрэг шуугууллаа. За энэ үед Кристиан ердөө 22 настай байд. Дэлхийн хамгийн алдартай залууж үжигчин Twilight цувралын Беллагийн дүрээр сая үзэгчдийн хайр хүндлэлийг хүртчихсэн. Тэгсэн штэ. Харин Роберт Сандерс бол 41 настай. Туршлагатай найруулагч. За 22 нас 41 нас. Цасан цагаан ба анчин киногоор дэлхийн кино ертөнцид хүчтэй орж ирж байсан. Яг ийм нэгэн эрхэм байж. Роберт маань мэдээж гэр бүлтэй 2 хүүхэдтэй эцэг байсан. Эхнэр нь загвар өмсөгч уран бүтээлч Liberty Ross гэж бүсгүй байж. Одоо энэ гэр бүлийнхэн зураг нь надад бол харагдчих найруулагч одоо харуулах байлгүй. Энэ бол үнэхээр гоё гэр бүл биш үү? Харин тийм ээ. Энэ ирчүүдийн хандгуу гэж өмнө юм бэ? Ийм гоё их нэртэй ээжж те бас жоохоо охин руу явсан байх шүү. Гэтэл биш үү? Яг энэ цаг хугацаанд Кристин тухайн үед Twilight киноны хамтрал тоглогч Роберт Паттинсон байж тээ нөгөө түрүүний чиний гоё зарлаа гэдэг. Йоо, миний бүр краштай үерхчихсэн тий. Тэгтээ үерхэж гин заа юу. Үерхчихсэн тэр хугацаанд юм уу? Дэлхийн нийтээрээ тэр хоёрыг хамгийн сайхан хос гэж нэрлэж байсан цаг хугацаа шүү дээ. Йоо, зүрх сэтгэл миний сая өмөрөхшөл боллоо. Бүр өстой шал суун сагч. Одоо ингээд түрүүний одоо найруулагч бол нөгөө гэр бүлийн найруулагчийн гэр бүлийн зургийг тавьсан байна. Энэний өмнө гарч ирсэн нөгөө тэмдэглэж байгаа энэ төр зураг бол 2012 оны 7 дугаар сард 7 хоног бүр гэдэг сэтгүүлийн нэгэн гэрэл зураг дээр нийтлэгдсэн. Одоо ингээд бүх асуудлыг дэлб аваад хоорондоо нууцаар явж ийсэн. Тэр үеийнхэн зураг гаргаад ирж байгаа тийм үү? Энэ зурагт болохоор Кристен Стюарт, Роберт Сандерс хоёр автомашины зогсоол дээр тэрвэрлдэн үнсэлцэж байгаа ийм дүр зураг буусан байна. Йоо, миний краштай үерхчихсэн бэжж ямар амар зөрөгтэй машины зогсоол дээр үнсэлдэг юм бэ? Тэгээ яг энэ гэр зурагт ерөөсөө хайр биш те, нууцлал, айдас, гомдлын мэдрэмж шингэж ийсэн. Энэ зургийг хараал те, хүн болгонд те. Хэцэгхэн мөчтөл тэдний хувийн харилцаа дэлхийн нийтээр ил болол 2 хүн, 2 гэр бүл, 2 ертөнц битүү дуйланд игдсэн байгаа байхгүй юу? Ийм сайхан залуу нэрээ. Хараар нь тавьж идэг чи. Белла. Белла мэндэ Белла мэн гэж. Явда чи юм. Тэгээд эн чин асар том насны зөрүү байна те. Тийм ээ. Дээрээс нь ингээд гэр бүлийн харилцаа байна. Нөгөө хүн гэр бүлтэй ийм сайхан одоо нийсэлтэй 2 сайхан хүүхэдтэй. Гэтэл нөгөөх нь цаана дэлхийн хамгийн сайхан хос гэсэн өргөмжлөлийг авчихсан тэр сайхан залуутай үерхэж байсан цаг хугацаа нь байж идэг. Харин тийм гоё залуугаас араар нь тавих бодол орж ирдэг л юм бэ. Ээдээ нөх хүүхэд. Тэгээ нөгөө мэдээ гарсан дээрүүд нөгөө олон нийт галзуурсан мэт хариу үзүүлсэн юм байна л да. Аргагүй би ямар сандаа сая сонсоо галзуурах чинь. За тэгээд Белла ингэх ёсгүй байсан. Энэ бол одоо юу гэвэл уралт за тий одоо Робертийн тэр сэтгэлийг ингээд шархлуулсан гэх ууртай сэтгэлдлүүд одоо явсан юм байна. Харин нөгөө Сандерсын хувьд гэх юм бол гэр бүлээ одоо хайсан ир ёс зүг зөрчигч ийм сайхан ихнэрээ чи араар нь тавилаа одоо гэх мэт айгүй хүнд үгс ингээд араасаа хөвжсөн юм байна. За тэгээд тэр ч байтугай бүр нөгөө Сандерсын ихнэр Liberty Ross өөрийн бүр Twitterтэй нэг л үг бичсэн байсан гинэ. Тэр нь вау. Яа. Тэр үг бүхнийг илэрхийлж байлаа гинэ. Ямар эвгүй хариулт үү те. Тэгэл болоо. Аргагүй штэ. Тэр вау гэл болоо. Тийм Twitterтэй ерөөсөө нэг л үг бичсэн. Төгс хариулт байна. Вау. Угаасаа тэр ихнэр нь өөрийгөө бүр мэдэрсэн гоё ихж байгаа штэ. Загвар өмсдөг, гэр бүл нь гоё аз жаргалтай. Тэгээ өөрт нь ямар нэгэн хэмжээний шокийн мэдээ орж ирж байна те. Зүгээр л нөхрөө ингэ хийж болоогүй. Бүх юмыг илэрхийлж штэ. Яг зөв. Тэгсэн чинь нөгөө удалгүй Кристен олон нийтийн өмнө уучлахгүйсэн юм байна л да. За. Ингэж хэлсэн юм байна. Би гүнээ харамсаж байна. Энэ төр зургийн ингээ бодлогогүй үйлдэл байсан. Намайг хайрлсан ингээд Робертэд одоо бас ингээ зовлон учруулсан. Тэр бол одоо миний амьдралын хамгийн чухал хүн. Одоо энэ үгс одоо үнэнж байсан ч ингээ оройтсон штэ. Белла минь чи оройтсон. Тэсэн чи Роберт Сандерс ч юм аа мэдэгдэл гаргасан гинэ араас нь. Би ихнэр хүүхдтэй одоо гүнээсээ уучлах хүсэж байна. Энэ бол миний одоо хамгийн том алдаа. Миний гэр бүл бол
бол миний амьдрал өста солиорч өгсөн байна. За. Тэгээд түүний эхнэр болохоор тэр дээр шууд гэрээсээ гараад сэтгэл зүйн зөвлөгөө авч эхэлсэн. Тэгээд тэд эцэст нь 2014 онд албан ёсоор салсан юм байна. Тэгээд энэ дуйлантай ер нь хэрэгээс болоод ингээд айл гэр маань салсан юм байна. За тэгээд Кристен Роберт хоёр хэсэг хугацаанд харилцаагаа сэргээх гэж оролцсон ч одоо нөгөө итгэл нь аль хэдийн үгүй болсон. Мэдээж те дэлхийд даяар шуугдсан. Тэгээд тэднийг нөгөө одоо нөгөө папрац гэдэг үлөө те камер нь одоо ингээд дахин нэг ч удаа инээмсэглэж байгаа зургийг нь дарж чадаагүй гинэ. Араас нь одоо ингээл нөгөө гадаадын папрацууд ч айгүй аимштай камертай бүр ингээд гэрийнх нь гадаа хаана ажлын гадаа хөөж туугаад зургуудыг авдаг. Тэнгүүд нэг ч удаа одоо тэр хэрэгээс хойш инээж байгаа зургийг авч чадаагүй гинэ. Харахгүй штэ. Манай убаа яаж инех юм те? Ийм сайхан залуу араараа тавиулчаа яаж инех юм? Боддоо та нар. За тэгээд TVN Light-ийн нөгөө төгсгөлийн хэсгийн зураг авалт хийхэд тэд хамт тоглож байсан ч камер унтрах мөчөд хоёрын хооронд одоо нөгөө тэр хоёрын хооронд нөгөө хан босцсон байсан гэдэг. Тэр хан хизээж нураагүй гинэ. Тэгээ штэ. Бүр яг тэр үеэр зураг авалт хийгдчихсэн юм бэ штэ. Oh my god. За тэгээд энэ Кристин чинь одоо хаашаа лесби болсон юм уу? Энэ манай сонсогчдоос ингээд лесби, Кристин сүүлд лесби болсон гэд. Тийм үү? Ингээд 4-5 хүн ингээд лесби болсон байхаа гэдэг юм. Тэгэхээр тийм үү. Энэ бүсгүй бол ер нь за яг иймэрхүү дуйлан бол араасаа гаргаад л байгаа юм. Одоо тэр лесби болов яа нүг манд ямар хамаа авах л да тий. Гэхдээ бас л нэг шууган юм да тий. Тийм. Тэгэхдээ яг нэг одоо дэлхийд ертөнц чинь тий хүний л амьдрал юм байдаг гэсэн. Эрэгтэй ч хүн сонирхдаг, эмэгтэй ч хүн сонирхдаг хүмүүс байдаг гэсэн ш нэрээ. Байлгүй тий. Тий. Тэр юм байлгүй. За. Миний крашийг хуурсан болохоор би лав. Дургу байна. Та яар. Би Белаг ярмааргүй байна. За тэгвэл би ярий. За мэдээж ингээл тэрнээс хойш мэдээж он жилүүд өнгөрчл байгаа шүү дээ. Өдөө хөтлөг явжлаа тий. Энэ дуйлын хоёр хүний амьдралд мэдээж сүүдэр болж үлдсэн тий. Роберт Сандерс болохоор хожимны ярьцлагатай дурсахта. Тэр бол зүгээр л нэг гинтийн бодлогогүй л яг тийм тухайн цаг мөч байсан. Хүмүүс алдаа гаргадаг. Хамгийн чухал нь тэр алдаанаасаа суралцах ёстой гэж хэлсэн байдаг юм байна. Харин Кристен сүүлд Холливуудын сургалтад төгснөг ярьцлагатай болохоор тэр үе бол миний амьдралын хамгийн хүнд жил байсан. Хүмүүс намайг маш их үзэн ядсан. Хэвлэл дээр миний хувийн амьдралыг бүгдийг задлан шинжилж байсан. Гэтэл би тэр бүхнийг даван туулж чадсан. Би хэн байхаа ойлгосон. Би алдаа гаргадаг. Гэхдээ би хүн шүү дээ гэж дурссан байт юм байна. За ингээд жүжигчин Жуди Фостер сандрах өрөө кинонд Кристинтэй хамтран тоглож байсан. Жуди болохоор энэ үед түүнд тусалж чамайг хүн шиг хайрладаг хүмүүс байгаа шүү. Битгий нураарай гэж юм сэтгэлийн одоо тийм урам зориг өгч хажууд нас дэмжиж байсан юм байна. Захиж. Тэгээ Кристин энэ тухай сүлд Жуди надад дахин босох тийм итгэлийн өгсөн гэж дурссан байдаг юм байна. За ингээд эцэст нь энэ хэрэг зөвхөн нэг залуу жүжигчин нэг найруулагчийн нууц армаас бол байгаагүй. Энийний гол одоо хүмүүст өгж байгаа агуулга мессеж нь юу вэ гэхээр алдар нэр, гэрэл зураг, уран бүтээлийн цаана бодит хүмүүс байдаг. Энэ хүмүүс алдаа гаргадаг. Тэ биеүнээ хуурдаг, биеүнээ дуралдаг. Энэ хүмүүсийн юу ер нь бол хүн шүү дээ гэдгийг нэгдүгээр сануулсан байна. Гэхдээ тэдний хийсэн зүйл бол мэдээж зөв байсангүй тий. Гэтэл тэдний уналт, уучлал, ухаарал гэл дэлхийн нийтийн өмнө болж өнгөрч байгаа. Ингээ Холливуд ингээд үргэлж гэрэлтэж байдаг гэж бодож санагдаж болно. Гэхдээ тэр гэрэл өөрөө бас сүүдэр үүсгэж байгаа шүү дээ тий. Ийм л асуудлыг бас хүмүүст үзэж харах өнцгийг гаргаж өгсөн байна л да. Кристен Стюарт тэр үед зөвхөн нэр хүндээ алдаагүй. Өөрийн залуунаас итгэл тий уран бүтээлийн карьер 22 наснда гэсэн шүү дээ. Тийш дээ энэ болгоно алдсан байна. Харин зүгээр яг одоо бол тэр ухаацсан илүү хүчтэй эсвэл магадгүй илүү үнэнч уран бүтээлч илүү үнэнч хин нэгэн эсвэл өөрийгөө алдаан дээрээс ойлгож ухамсарсан л нэг бүсгүүл байгаа байна та. За энд нэг ийм мэдээлэл би сая оллоо л доо. Кристен маань ижил хүснээ сонирхогч бүр болцсон юм байна уу? Тийм байна уу? Тийм байна. За. Өөрийн бүр туслах ажилтан одоо нөгөө Алисия гэдэг хүнтэй одоо ихэд дотн байх болсон тухай мэдээллүүд бүр цацагдаад эхэлсэн юм байна. Тэр нь 2015 оноос юм байна.
За. Тэгээд өөрөө ер нь бол бүр бараг нөгөө одоо эргэтэй гэх юм уу. Тийм хэв маяг руу шилжээд өмсөж байгаа хувцс төр үсний засалт тий байгаа байдал энэ төр нь ер нь бас солигдоод эхэлсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө бол ижил хүсдэн юм байна л да. Одоо 22 наснда ийм юм болчоод магадгүй өөрийгөө таньж ядаж явсан ч юм билүү тий. Одоо яг ямар ч байсан өөрийгөө олоод авсан юм шиг. Тэр үед чи 15 онд чи 25 настай жүжигчин одоо бүсгүй ээж нь өөрөө тэр нэг ямар миор орч үлээ сэтгүүл төгсөн ярьцлагада тэдний болцож байгааг бүр баталцсан юм байна. За төрсөн ээж нь үү? Тий төрсөн ээж нь шүү заяа. Хүмүүсийн тэгээд тэр ингээд найз охинтой болсондоо баяртай байгаа. Би түүнтэй ингээд уулзсан. Надад ч бас ингээд таалагдсан. Тэдний харилцааг үүсгэх ямар ч шалтгаан ингээд надад алга байна. Алисия бол гайхалтай охин хэмээн ингээд тэр одоо сэтгүүл төгсөн ярилцлагандаараа хэлсэн юм байна. Тэгээд Кристен болон Алисия нар одоо өнгөрсөн 11-р сараас эхлэн пропозуудын ингээд дуранд өртөх болсон бөгөөд хаваад одоо амарч байхдаа дотноссон юм байна. За яг тийм ээ. Тэг хүний л амьдрал шүү дээ тий. Тэр хүний бэлгийн чиг хандлага ямар байхын тэр хүний л эрхийн асуудал тий. Яг өнөөдөр бол зүгээр сексист скандалын л сайхан ингээд бодит түүхийгээ сэрүүлэн дахин сэргээж нэг ярьлаа. Тухайн үед болсон асуудлыг. Тэглээ. За одоо мэдээлэл дууссан чи дараагийн мэдээлэл бол ямар нэгэн байдлаар хардаж харамлахгүйгээр зүгээр уншчихна өстэй. За тэгнэ. За миний дараагийн мэдээлэл хүргэж байгаа хүн бол Аsia Argento гэдэг нөгөө хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо одоо шүүхийн өмнө бүр ингээд зогссон Me Too гэдэг нэг тэрний бүр ингээд өстой бараг л үүсэн байгуулагч нь л болсон юм шиг байна. За би уншаад өгье. За Итали улсын алдарч жүжигчин, найруулагч, уран бүтээлч Asia Argento бол урлагийн гэр бүлд төрсөн нэгэн. За түүний аав нь аимшиг киноны хаан хэмээн нэрлэгддэг найруулагч Dario Argento юм байна. Ээж нь болохоор жүжигчин Dario Nicolodi юм байна. Тэгээ багасаа одоо камерын гэрэлд өссөн охин 8 настайгаас ингээд дэлгэцийн урлагт хөл тавьж өсвөр наснда ч одоо Италийн уран сайхны киноны хамгийн одоо шүүмжлэлттэй өндөр дүрүүдийг бүтээж авсан юм байна. Тэгээд тэр дэлхийд гарсан анхны Итали жүжигчин эмэгтэйчүүдийн нэг гинэ. Тэгээ нөгөө нэг одоо бидний мэддгээр нөгөө үхсдийн орон билүү. Тий үхсдийн орон тэгээ нөгөө Мари Антуниана антер гэдэг нэг олон улсын бүтээлүүдэд тоглосон. Харин тийм ээ. Тэгээд нөгөө Asia Argento одоо дэлхийн анх тэмцэгч хүчтэй эмэгтэй дүрийн төлөөлөл гэж ингээд дэлхийд хүлээж авсан юм байна. Гэхдээ 2017 онд түүний нэр одоо урлагийг хязгаарыг бүр ингээд даваад бүр ингээд нийгмийн хөдөлгөөний дуу хоолой болон хувирсан юм байна. Урлагаасаа бүр одоо бүр ингээд бараг л даваад гэсэн үг. Тэгээ энэ нь юу байсан бэ гэхээр нөгөө Me Too хөдөлгөөн юм байна. Би ч бас гээд 2017 онд Hollywood-ийн продюсер Harvey Weinstein-ийн одоо эсрэг хүчирхийллийн хэрэг олон нийтэд ил болох үед дэлхийд даяар өрнөсөн урэ нэгдэл байсан юм байна. Me Too буюу одоо beach bus гэсэн үг маш олон мянган эмэгтэй, эрэгтэйд ингээ хүчирхийлэл, дарамтын тухай дуу хоолойгоо гарах зориг өгсөн тийм хөдөлгөөн байсан юм байна. Тэгээд тэр үед нөгөө Asia Argento маань өөрийн нууцыг ил болгосон юм байна л да. За 1997 онд Каннын кино наадмын үеэр Harvey Weinstein нь болохоор түүнийг хүчирхийлэх оролдлого хийж байсан тухайга ярьсан юм байна. Тэгээ энэ мэдээлэл нь болохоор түүнийг Me Too хөдөлгөөний Европ дахь одоо хамгийн хүчтэй дуу хоолой болгох одоо үндэс болсон юм байна. Тэгээ түүний зориг одоо тийм зоригтой үгс нь дэлхийд даяар бүр ингээд цацагдсан юм байна. Тэгэхээр айгүй зөрөгтэйгаз өөрт ингээд болсон тэр Me Too хөдөлгөөнөөр өөртөө тохиолдож исэн тэр одоо хүчирхийллийг шууд зөрөгтэйгээр ингээд дэлгэсэн. Яг зөв. Өөрийнхөө бодит жишээ гаргаж ирээд энэ байдалд орсон ихэн хөндөгдсөн олон эрэгтэй эмэгтэй бүхэл хүмүүсийн дуу хоолойг болж чадсан байна шүү дээ, тийм. Ингээд зөвхөн өөрийнхөө түүхийг биш заяа. Бусдынхаа түүхийг ил болгож хүчирхийллийн систем эсрэг хатуу үг хэлдэг хүн болчихсон гэдэг. Энэ хэсэгчлээ. Тэгээ н Asia Argento болохоор тэр үед эмэгтэй хүн айхаа болсон үед л нийгэм өөрчлөгдөн гэж бас айгүй зөрөгтэй хэлж ирсэн юм байна. Түүнийг Италийн нийгэм хүчирхийллийн эсрэг шинэ зууны тэмцэгч гэж хүртэл нэрлэж ирсэн. Гэвч 2018 он гарч ирэхэд энэ дүр зураг эрс өөрчлөгдсөн. За, яаж өөрчлөгдсөн? За тэр жил New York Times-д нэгэн сенсацтай нийтлэл гарсан. Энэ бүгдийг өөрчилсөн байна.
За. Тэнд Аши Аргентаа өөрөө 2013 онд насан туршиг жүжигчин Жими Беннеттэй бэлгийн харилцаанд орсон байж болцгүй талаар мэдээлэл гарч ирж байна. Оо, алайс. За. За энэ үед нөгөө насан туршиг гээд байгаа Беннет маань 17 настай. Харин нөгөө Аргентаа маань 37 настай байсан гэж бичигдсэн байна. Хүүдий. Тухайн үйл явдал нь шүү дээ. Калифорни мужид босдоо хуулиараа яг тухайн мужийн хуулиар насан туршиг өгөнтэй бэлгийн харилцаанд орох нь хүчингийн ангилалд хамаарах ийм нутаг дэвсгэрт үлдэгдчихэж. Оо. За өөрөө яа хүчирхийлэгч болоо яа ингээ ихэндээ штэ Аргентаа бүх бурууг үгүйсгээл би Жими Беннеттэй ямарч бэлгийн харилцаа холбоо байхгүй гэж мэдэгдэж байсан. За. Гэвч дараа нь гарч ирсэн зураг мессеж гэрчийн мэдүүлгүүд худлаа гэдгийг баталчихсан юм байна. За. Одоо ингээд найрлагч зургийг өгж штэ. Энэ хоёр итгээд байна шүү дээ. За зарим зургууд дээр Аргентаа болон Беннет хоёр жошид буудлын өрөөнд хамт байгаа нь батлагдсан. За мөн гар утасны мессежнүүдээс бүх юм ил болсон. Аргентаа би түүнтэй секс хийсэн. Тэр үед тэр насан туршаагүй гэдгийг би мдээгүй байсан гэж бичсэн байж. Банцсандаа одоо тэгээд тэгж хүчгээс өөр аргагүй байсан юм байна. Одоо яг энэ ресторанд сууж байгаа болтой энэ тэрвэрлэгдсэн байгаа энэ зурган дээр бол энэ Беннет гэдэг энэ залуу хүү бол яг л өсвөр насны хүү л харагдчих. Жохон хүү харагдаж байна. За тэгвэл үүнтэй зэрэгцээд бас нэг мэдээлэл гарсан юм байна. За Жими Беннет одоо түүнийг дарамтлж нэрээ цэвэрлэхийн тулд $380,000 нууц тохиролцооны мөнгө өгсөн гэх мэдээлэл бас гарч ирсэн. За тэгээ энэ бүх баримт одоо гарч ирсний дараа олон нийт Аши Аргентаг одоо хоёр нүртэй тэмцэгч гэж шүүмжилж эхэлсэн юм байна. Маш хүчтэйгээр. Тэгээ тэр нөгөө MeToo хөдөлгөөний хохирогчийн одоо дуу хоолой байсан бол одоо бүр нөгөө буруутай тал нь өөрөө болсон. Хүчирхийлэгч нь өөрөө болсон. Нүдний булаа гэдэг шиг боллоо. Нөгөө хүчтэй 100-ны тэмцэгч эмэгтэй байхгүй. Оо энэ найруулагч зургийг нэг чинь ресторанд байгаа. Энэ бол яалтчгүй жоохон хүүл харагдаж байна. Манай нөгөө чинь 37-той бүсгүй шүү дээ. Тэр 17-той гэдэг чинь яг өөрийнхөө хүүхчиг залууг ингээд яг нөгөө хуулиараа 20-той тэр насны хязгаартай нутаг дэвсгэрт нь ингээд бэлгийн үйл ажиллагаа хамтсан ингээд тогтоогцоод ингээд өнгөрөө. Тэгээ тэр нөгөө ингэсэн гинэ. Энэ бол миний эсрэг зохион байгуулсан тийм дайралт гэж мэдгдсэн ч олон нийт итгээгүй. За тэгээ бүр нөгөө Итали, Франц, Америкийн хэвлэлүүд түүнийг нөгөө MeToo хөдөлгөөний нэрийг гутаасан, итгэл алдарсан эмэгтэй хэмээн дүгнсэн юм байна. Тэгээ түүний оролцож байсан нөгөө Factor Italy шоуноос бүр ингээ хасагдаад маш олон төслүүд, брэндүүд нөгөө туслагдсан байна хамтран ажиллах хүсэлтүүдээ. Тэгээд нөгөө Аргентаа маань сүүлд нэг нэвтрүүлэгт орсон юм байна л да. Тэрэн дээр болохоор би хизээч хүчирхийлэгч байгаагүй. Харин сэтгэл зүйн шарахтай хүн байсан. Би өөрөө ч олон жил ингээ хохирогч байсан хүн. Намайг нэг алдаа гаргахад бүгд л ингээд хамгийн хүнд хариуцлагыг зөвхөн надаас ингээд нэхэж байсан. Одоо гээд ярьслахандаа хэлсэн юм байна. Гомдолтойгоор. Тэнгүүд Аши Аргентагийн түүх ингэж одоо MeToo хөдөлгөөний дотоод зөрчлийг бүр ингээд бас ил болгосон. Тэгээд Аргентаа маань одоо ч уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа. Гэхдээ шүү. Тэр урдын адил нөгөө нэг итгэгдсэн лидер нэр хүндтэй биш. Тэр өөрөө ч хэлсэн байдаг. Би хүчирхийллийн эсрэг дуу хоолой гаргасан. Гэхдээ би бас хүн. Би шархалсан, би унсан, гэхдээ би дахин босноо гэж хэлсэн байт юм байна. Тэгээ түүний нэр одоо хоёр талтай л да. Одоо нэг талд нь зориг үнний төлөө тэмцсэн эмэгтэй, нөгөө талд нь болохоор нөгөө хязгаарыг давсан, итгэл алдсан, хүчирхийлэгч болчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо бас хайрын л нэр хүнд тэр цогтой тэмцэгч үнний дуу хоолой өөрөө яг нөгөө чоны ярьс, хоньны ярьс нөмөрсөн чон гэдэг шиг л одоо монголоор ярил тийм л байсан байж. Харин тийм. За миний хүргэх шоуган бол Brad Pitt, Jennifer Aniston, Angelina Jolie. Дөө ямар гоё хүмүүс вэ? Хайрын төгсгөл ба шинэ эхлэл. За энэ бол энгийн нэгэн дуйл юм биш. Энэ бол дэлхийн хамгийн алдартай нууц амаргийн тухай хэрэг. За тэр хүн нь бүр Angelina Jolie. За Холливуудын хамгийн гэрэлтэй Angelina Jolie бол тэгэл ойлгомжтой шүү дээ, тийм шүү дээ. Хамгийн гэрэл гэгээтэй хамгийн мөрөөдөм хосуудын нэг байсан түүх нэг л өдөр гинт сарниж алга болоод 3 хүний хувь тавилангаа холбосон дуйлан болон хувирсан билээ. За энэ бол алдар нэр, хайр, урвалт бас уучлал бүгдийг нэг зэрэг багтаасан. Одоо
ёстой кино шиг амьдрал юм да одоо гэдэг энэ үйл явдал бол 2000-ад оны их үе. За бүх сонин хөвлөлт зураг тооцны нүүр нь Брэд Питт болон Jennifer Aniston гэсэн хоёр нэр хослон бичигдэж хүмүүс тэднийг үнэхээр төгс гоо үзэсгэлэн төгс гэр бүл төгс хайр дурлал гэж итгэж хүндэлдэг байсан. Брэд Питт бол тухайн үеийнхээ тухайн үеийг ч гэж одоо ч гоё үе ярьж байгаа тий. Хамгийн халуухан яг зөв. Тэр нүүд нөгөө жүжиглж байгаа тэр хэсэг яг тухайн үедээ одоо Fight Club, Troy зэрэг киногоор дэлхийд даяар ингээд нэр алдан бүр түгэн цөөрөөд гэж баг дэлхийгээс гадагшилсан бохоо. Энэ Анжела Жоли гэсэн тухайн үедээ бүүста сайхан хүүхэн тийм ээ? Шарайлаг, гоё биетэй, алдар нэр цуутай хүн байсан шүү дээ. За Jennifer Aniston бол найзууд цувралын Rachel-ийн нөгөө дүр шүү дээ тий. Би одоо л мэдчихэж ш тийм үү? Тийм шүү дээ. Jennifer Aniston Rachel байхгүй юу? Тэгэл тэр гоё инээмсэглэл тий тэр дэлхийд даяар сая хүнийг уяраж чадсан энэ алтартай цувралын жүжигчин. Тэгээд манай Анжела Жоли гүцэн гэж үгүй үстэй. Эн чин Aniston чин Брэд Питтийн албан ёсны эхнэр нь байсан. Анжела Жоли чинь 2 дугаарт орж ирсэн байхгүй. Хөөрхий би одоо л ойлгож байна. За. Сая хүнийг уйраасан. Энэ хоёр чинь хоёулаа амжилтын карьеранд тулчихсан. Тийм бэ. Үнэхээр тасархай гэр бүл байлаа. Хайр дурлалын тэнгэр гэж байдаг бол энэ хоёр чинь бүр бурхан нь одон байсан байхгүй юу? Тийм бэ. 2000 оны Малибугийн хорин бол зүгээр нэг ёслол биш. Бүр энэ Холливуудын ертөнцийн мөрөөдлийн гэрлэлтийг энэ хоёр үзүүлж чадчихсан онс байгаа байхгүй юу? Гэтэл яасан? Кино шиг төгсгөлтэй. Энэ кино шиг ийм гоё эхлэлтэй энэ хайрын төх бүр үнэхээр гашуун харамсалтай төгсгөлтэй байж болохыг бас л бидэнд харуулчихсан. За 2004 онд Брэд Питт ноён хатагтай Смит гээд кино үүдэг да хоёр тагнуулч хоорондоо ингээд тагнуулч гэдгээ мэдэхгүй хоорондоо суудсан хоёр өөр тал тагнуулч байсан мэддэг. Тэр киног мэдх юм ээ тийм. Кино тоглох санал хүлээж авсан заяа. Ингээд энэ гол дүрийн хамтрагчаар Анжелина Жоли сонгогдсон байдаг байхгүй юу? За байдаг байхгүй юу гэж угаасаа тэгэл тоглолцсон юм чинь те. Тэр үед Анжелинагийн нэр өөрөө бас цоошин домог цоошин ертөнц гайхалтай том од байсан шүү дээ. Том Райдер гэх нэг кино байгаа шүү дээ те. Тэн дээр Лара Крофт киногоороо дэлхийн анхаарлыг татсан хүний эрхийн төлөө дугардаг зэрлэг сүрдмээр бас нууцлаг гоо үзэсгэлэнгийн үнэхээр огт тэнгэр болчихсон юм ихтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр нөгөө киноны зураг авалт эхлэмэц одоо дэлгэцийн 2-4 Брэд болон Анжелагийн хооронд уур амьсгал хит бодит байсан гинэ. Тэгээд тэд кинон дээрээ ингээд нөгөө эхнэр нөхөр болж тоглодогч бодит амьдрал дээр ингээд яг л гэр бүл шиг ингээд байсан гинэ. Зураг авалтын үеэр ингээд инээгээл ингээд тоглоом тоогдох уу хийгээл тэр хаарцсан марц одоо хүрэлцэх мөч бүхэн ингээд яг юм жинхэнэ мэдрэмж дагуулж исэн юм байна. Тэгээд удалгүй тэр мэдрэмж бодит болж Брэд ах маань одоо Анжела ихчтэй тэгээ нууцхан хайрлж эхэлсэн байна. Тэгээд тэр үед болохоор Jennifer гэртээ нөхрөө хүлээж найзууд цувралын одоо сүүлийн үйлрэлтэд тоглож байсан юм байна. Тэгээ 2005 оны 1-р сард Брэд Питт одоо Jennifer Aniston хоёр хамтдаа хэвлэлийн мэдээлэл гаргасан юм байна. Бидний зам ингээ хоёр тишээ болж байна. Гэхдээ бид биедээ ингээ хүндэтгэлтэй ханднаа гэж хэлсэн юм байна 2005 онд. За гэвч шүтэн одоо бишрэгчт нь өөрөөр бодож байла. Хүмүүс энэ саллтыг ургалт гэж харж эмэгтэйчүүдийн дундаа одоо юу гэмдэ Jennifer-ийг ингээ дэмжиж эхэлсэн гинэ. Тэгш бүр ингээд Team Aniston болсон юм байна. Тэгээ энэ үед ингээд Jennifer-ийн дуугүй байдал нь илүү хүчтэй байсан гинэ. Ингээд тэр хариу ярьсангүй, хэвлэлд ярьслага өгсөнгүй, гоншгонсонгүй зөвхөн инээмсэглэлсээр л байсан юм байна. Зарим үед дуугүй байх нь хамгийн төгс хариулт болно гэдэг шиг. Ингээд тэр дуугүй байдлаараа хүчтэй эмэгтэй болж хүмүүст танигдсан юм байна. За харин нөгөө талд Анжела Жоли болон Брэд Питт хоёрын харилцаа ил боллоо. За олон нийт бүр ингээд шок. За тэгээд уур гайхшрал тэр дунд бүр ингээд хамтдаа Африкт бүр ингээд аялал заяа. Хүүхдүүдийнхээ ингээд хамт бүр гэрэл зураг авахулаад бүр шинэ гэр бүл ингээд мэд харагдтаал заяа. Манай хоёрт бол нөө санаа зовж байгаа юм алгуу. Тэгээд Анжели маань жирэмсэн болоод 2006 онд Shallow хэмээх охиноо төрүүлсэн юм байна. Тэгээд тэр мөчөөс эхлээд нөгөө Branjila хэмээх нэр авсан юм байна. Энэ нөгөө Брэд ба Анжелагийн нэгдэл гэсэн утгатай байна л та. Би тэгээ юу байхгүй юу? Нөгөө Анжела Жолийн Брэд Питт хоёрыг чинь л анханасаа эхнэр нөхөр байсан юм байна. Тэгээ хүүхэд нь гарсан юм байна гэж бодож исэн байхгүй юу? Үгүй.
Харин тийм бэ. Танаас мэдлээ. Чи минь яаж энэ цаг хугацааны үеийг мэдэх вэ? Аха би дөнгөждөл 0 орд сурж исэн цэцэрлэгт явж исэн. Тийм үед л байсан байж тээ. Одоо ингээд энэ гурван эрхэм үнэхээр дэлхийн супер одууд бол мэдээж гурван тустай байсан ч дэлхийн анхаарлын төвд байдаг хүмүүс шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр одоо өөрсдөө ийм шууган дэгдээд ингэчээр чинь тухайн цаг хугацаа бол үнэхээр энэ гурваар л амьсгалж байлаа л да. Аргой бүх кинонд тоглоол тэр үед бүр яалтчгүй дэлхийн мэдээ шуугуулж байсан байна. Тэгэл ингээл хүмүүнлэгийн төслүүд олон улсын тусламжийн ажлуудаар ингээл хослон гараал тэгээд дэлхийн хамгийн нөлөө бүхийн гэр бүлүүдийн нэг болол байсан. Гэхэд ингээд одоо Брэд Питт сайн аавын дүрд Анжелина дэлхийн элчийн дүрд орчихсон л явж байна тийм үстэй. 6 хүүхэдтэй болсон, 3-ыг өөрчилж явсан. Тийм нэрээ би тийм юуг сонсч байсан юм байна. Бүхэл гэрэл зураг, бүхэл одоо ямар нэгэн мэдээ элдвэнзийн зар сурталчилгаан дээр хамгийн төгс гоёроо байсаар л харагдаад л байгаа байхгүй юу. Гэвч бас гаднах гэрэл гэгээний цаана ахаад сүүдэр байжээ. За яасан юм бэ? 2016 онд Анжелина Жоли сал хоригдлоон гаргалаа. Яагаад салчив гэж би боддог байла. Танаас асууя. Шалтгаан гэр бүлийн маргаан архиталт сэтгэл зүйн дарамт. Тэр үед Брэд Питт гүнзгий сэтгэл зүйн хямралд орсон гэж яригддаг байсан. Ихэнх төсөө салаад. За магадгүй гэр бүлийн дотоодос бол олон жилийн турш ингээд төгс хос гэж ахаад л нэрлэгдэжсэн тэдний хайр, тэдний амьдрал, тэдний сүр дуйлаа, сүр хүч ингээд ахаад л нурчиж байгаа байхгүй юу. Ааха. Харин Дженнифер тэр үед айл хизээний босоод амьдралаа шинээр эхэлсэн байсан. За өөрийн унсан газраасаа хамгийн нам гүм, хамгийн ухаалаг байдлаар босч ирсэн эмэгтэй болсон. Ингээл хүмүүсийн хүндэл хайрын татаад байгаа байхгүй Дженнифер Анистон. 2020 онд Брэд ба Дженнифер хоёр SAG Awards-ийн тайзан дээр дахин уулзахад дэлхий дахин дуу алдсан гинэ. SAG Awards гэх юм байна. Тэр мөч уучлалын бас давхар харуулслын бас дурсамжийн мөч байсан. Тэд инээмсэглэж хоорондоо гар барьсан. Хүн бүхний хувьд тэр зураг бол нэгэн цагийн хайрын амьд баталгаа болж ийм гүн мэдрэмж төрүүлсэн ийм гэрэл зураг үлдсэн юм байна. Яг одоо найруулагч дэлгэцэн дээр ингээд зургийг өгчихсэн байж. Тэгэхээр уучлална гэдэг те дагаад харуусал явж байгаа. Хүний амьдралаар бодох юм бол иргэн дурсах дурсамж байна бас те. Тэгэхээр ингээд хүний харилцаа нэгэн цаг үед хайрлаж явсан бол нэгэн цаг үед одоо бүр жигшин зэвүүчж явж идэг. Гэтэл ахаал цаг хугацааны ирэхээр уучлал дурсамж тийм ээ. Зүгээр л хоёр хүн эртний найзууд уулзж байгаа юм шиг те. Хүндлэл гэтэл ингээд хүний харилцаа бас айхтаргаа шүү. Одоо яг энэ анхныхаа их нэртэй бүр ингээ үнэхээр хайртай байсан баха. Магадгүй. Тийм. Тэгээд яатчгүй одоо нэг аз жаргалгүй байгаад ч юм уу сэтгэл санаагаар хямраад, гутраад, архинд ороод тэгээд миний бодол шүү заяа. Анжелинагаасаа салсан юм болоо гэж би бодчих. Магадгүй. За ийм л байна да. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 52 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За энэ цаг хугацааг бидэнтэй хамт байсан бид хоёрын мэдээллийг хамтдаа сайхан хуваалцаж сонссон нийт эрхэм сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд одоо үдшийн цаг явж байгаа. Та бүхэн үдшийг сайхан өнгөрүүлээд тавтаа сайхан амраарай. За хамтран хөтлсөн уугна ахта баярлалаа. За зулаа чамд бас их маш их баярлалаа. За найруулагчдаа бас баярлалаа. За ингээд та бүхэн манай дараагийн нэвтрүүлгийг маргааш өглөөний 7 цагаас шууд эфирээр хүлээн сонирхол сонсоорой. Манай сонсогчид бүгд сайхан амраарай. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3